Сайн байцгаана уу? Сайн байна уу? За баярлалаа бүгдээрээ сууцгаана. За хичээлээ үнэний журмын танилцуулъя. Ширээ орноор багш нь гэрлэн 3 тохиол байсан байгаа. За тохиолын үүрэг гэхлээр ногоон гэрлэн тохиол болохоор даалгаврыг хийж гүйцэтгэж дууссан үед муу санал нэг байгаа үед ногоон тохиол ашиглана. За шар гэрлэн тохиол бол бусад багуудын хариултаа санал нэрэхгүй байгаа. Нөгөө санал нэмээр байгаа үед шар тохиол ашиглана. За улаан гэрлэн тохиол бол багшийн тусламж хэрэгтэй үед улаан тохиол өөрөөр багш нь өөрөө очиж хандсан жаах гинэ. Ойлгомжтой юу? За ойлгомжтой. За тэгвэл одоо багш танах бичлэг зүйлээ бүгдээ бичлэг рүү анхаарал хандуулъя. За хамгийн түрүүнд дууснаар нь багш 3 багаас харилцааг авч явж байна. За танаа багаас хамгийн
Багийн хамгийн өндөр шүү. Тавьж байгаа юм. За нэгт нь бол нэгт нь гоцлол дуу, харин хоёрт нь хамтлаг дуу, гуравт нь хоор дуу буюу одоо найрлал дуу. Найрлал дуу. За бусад багууд за өөр баг. За танаас сонсъё. Танаа хамгийн өндөр шүү. За. Нэгдүгээр дуу нь гоцлол, хоёр нь хамтлаг, гурав нь найрлал. Наа сайн гоц. За танаа Санд нээж байна. Бас санд нээж байна. За тэгвэл бүгдээ нааш анхаарай. Яг бидний саяны хариулт зөв байсан байх гэдэг бүгдээ дэрс рүү анхаарал хандуулъя. За энэ болохоор ганцаараа дуусан дуу юу? Ганцаараа дуусан дуу юу гэдэг лээ? Гоцлол дуу байсан байна. Хоёр дахь нь болохоор хамтлаг дуу. Байсан байна. Хамгийн сүүлийнх нь найрлал байсан байна. Тэгвэл энэ дотор энэ зургуудыг үзэхэд хамгийн олон хүн хамарсан дууны төрөл нь ямар төрөл вэ? Найрлал байна. За тэгвэл өнөөдрийн бидний үзэх хичээлийн сэдэв маань найрлал гэсэн сэдвийг үзэх нэ. За бүгд сар өдрөө тавьчих. 4-р сарын 20. За хичээлийн сэдэв маань найрлал. За энэ хооронд багш нь та нарыг үнэлэх журмаар ширээ олгон дээр слайд байлгасан байгаа. За та эдгээр идэвхтэй оролцох багш нь тухайн үеийн дундуур нь яваад үнэлгээ өгөөд танай багийг баг гişүр нэмээд явж байгаа. За саяны даахууд дээр бүгд маш их оролцлоо. За тэгвэл та бүхэн сурах бичгийнхаа 50% дугаар хуудсыг харагдаа 50% дугаар хуудас нь бидний одоо өнөөдөр үзэх гэдэг байгаа сэдвтэй хамааралтай зураг байна уу? Үстэй бүгдээрээ сурах бичгийг 50% дугаар. За ямар зураг байна? За бидний өнөөдөр сэдвтэй хамааралтай зураг байна уу? Байна. Хаана ямар зураг байна? Улаан хувцастай хүмүүс тавьсан. Өмнө нэг өдөртэй. За зүйтэй. За бүгд нааш анхаарай. Одоо тэгвэл багш нь ширээ болгон дээр тогтоомжтой гурван үг хийсэн байна. Бүгдээрээ найрлал гэж юу вэ гэсэн анхны тодорхойлтыг бүгдээрээ агаар ярилцаад тодорхойлтыг гаргаж ирэх үү? За тэгээ. Найрлал гэж юу вэ гэсэн бүгдээрээ. За агаар ярилцсан шүү, агаар ярилцсан шүү. Ямар дараалал оруулах бидний гарахад тодорхой зөв болох тухай шиг байна. За нэгдүгээр баг хэлсэн. Дөрөвдүгээр баг хэлсэн. За дугаар баг хараад дуусах шүү дээ. Басна. За, гурван баг гэж болсон. За, бүгдээ бусад багуудыг хариуцах хооронд маш анхааралтай бусдыг сонсон шүү. Бусдыг үнэлээ шүү. Хамгийн том найрсаг дуслаа, аймаг дуслаа. Тэд дуслаа. За, одоо эндээс хариултыг авъя. Эдний багийн хамгийн намхан гишүүнээс хариултыг авъя. За. Олноороо дуулсан дуу, найр дуу гэсэн тодорхойлж гарсан байна. За, хоёрдугаар нь хаалт тустай. За танаа. Олноороо дуусан дуу, найр дуу гинэ. Итгэлтэй нөө. За, дараагийн хаалт тустай. Танаа. Санд дийж нөө. За, танаа. Дуу, олноороо дуусан найр дуу гинэ. За, бүгд нааш анхаарч байна. Энэ баг зүг харсан бүгд харагдаа. Бид нар бид багш маань өөрөө өгсөн байгаа тийм.
Олнороо нэгдүгээр долоорыг бүгд ойлгосон байх шүү. Дуусан дуу найрлуу гэх. За энэ тодорхойлт байсан байна. Бүгдээрээ түр хэмжээтэй найрлагын тодорхойлт авчирчээ. За энэ хаан бошин хаан хичээлийн хан зорилгоо танилцуулъя. Өнөөдрийн хичээлээр бүгдээрээ найрлагын тухай ойлголттой болоод мөн шинэ дуу сурахын зорилго тавьж өнөөдрийн хичээл явуулнаа. За бүгдээрээ найрлаг гэсэн тодорхойлтоо бичээд авъя. Борбараг. Там тоцно. За. За тут маш анхаарай. Анхаарай. Басгисаасе. За одоо тут чинь хаалт найрлагын тухай ингэж үгүй. Найрлагаа болохоор олон хүнээс бүрдсэн тийм хамтлаг гэж яадаг. За, найрлагаа маань дан хүүхдүүдээс бүрдсэн найрлагаа гэж байдаг. За мөн дандаа эмэгтэй хүмүүсээс бүрдсэн найралтуу гэж байдаг бахан. Мөн дан эмэгтэй хүмүүсээс бүрдсэн найралтуу гэж байдаг бахан. Өөр одоо ямар байж болох вэ? Хоёрыг нийлүүлээд Гурав дэгээ нийлүүлээд үү? За бас байж болох юм тий? эсвэл нэг бол За тийм эмэгтэйгээр бас холим байж болох юм. Холим түүнийг болохоор холим найралтуу гэж нэрлэдэг бахан. Тэгвэл энэ найралтуу ямар хүн удирдах жолоочтой юм бол та нар юу бодож байна? Тэр хүн үүрэг оруулах юу? Үүрэгтэй. Тэ? Та нар ч ангийн багштай тий? Ангийн багш чинь байж та нарыг тэгэхээр найралтууны хамтлагийг мөн удирдах яхаа. За одоо тэгвэл бүгдээрээ наша анхаарлаа хандуулаарай. Багш нь хаанаас одоо бичлэг үзүүлэх гэж байна. Одоо бүгд ажлын утасны даалгавар 3-ыг харъя. Ажлын утасны даалгавар 3-ыг харъя. За даалгавар 3-ыг уншдаа. Бидний үзэл бичлэгүүд найрлууны ямар хэлбэрээр дуудсан байдгүй. Багаараа ярилцаж бэлэн болсон бол ногоон дахиогоо өргөж хариулаарай. За шантарэ. Одоо бүгд багш нарыг бичлэг үзүүлэх гэдэг нэ да. Тий. За бичлэг үзүүлэх нь багш нарыг санаж өгье. За анхааралтай ажиглаж сонсон бичлэгээ. За тэгээд мөн бусдад цаад орж болохгүй. Бусдыг хүндэх хэрэгтэй тийм үү? За найралтууны ямар хэлбэрээр дуулж байгааг анхааралтай сонсно. Түрүүний нөгөө гоцгол нөгөө хамтлаг дуу найралтуу биш шүү дээ. Энэ найралтууны яг тухайн найралтууныхаа тухай ярьж байна. За сонсож байгаадаа өөрийгөө тодорхой асуулт ирж хайж байгаа гэдгийг мартаж хизээж болохгүй. Ямар асуулт ирж хайж байгаа юм бэ? Ямар хэлбэрээр За бүгд шахаарай. Тэснэ.
хэлбэрээр дуулах гэдэг бүгдээрээ багаараа хоорондоо 2 минутын хугацаанд ярилцъя. За багаараа. Асууж байгаа бол танаас яа, за эндээс удаантай жаач. Сайн гурван төрлийн найраг тэмдэг бичлэг үзсэн шүү дээ. Тэнгүүд гурал хоорондоо адилхан байна жишээлбэл. Тэгэхээр одоо яг тэр яг ямар ялгаа гараад байгаа. Тэрийг бүгдээрээ багаараа ярилцж байгаа. Одоо та нар жишээлбэл эхнийх нь ямар санагцаа, хоёр дахь нь ямар санагцаа, хоорондоо ялгаа тул байгаа гэж чинь юугаараа ялгаатай байгаа ба. Тэр ялгааны бүгдээр багаараа ярилцаад ингээд ихтэж байхгүй зэ. Миний харалтаа нэгдүгээр төлөвлөлтөд хоёрдугаарт нь уянгийн, гуравдугаарт нь хаалаас алхсан. Гуравдугаарт нь эмхтэн болгоод шүү дээ. Эмхтэн тэгээд бас наанаас нь найрал дууны хэлбэр охид эмхтэйг бол найрал дууны төрөл хэлбэр гэхээр дууны он ямар агаагаас л шалтгаалтай. Гуравдугаарт нь хаалаас алхсан. Гуртхан дээр нь үнэхээр хоолой сассан. Нэгдүгээрт нь яалаа. Хоолойсоо гэж гурван хоолой. За, багаар бацна. За. За, танаа шат тохиолсон. За, багаар нэгдүгээр баг хийсэн байна. Дөрөв бэлэн болсон. За, гурав бэлэн болсон. Тэгээд нуцтай ярилцаад авах шиг байна тий. За, чамаасна. За, басан. За, хамгийн хэд айбар юм байна. Танаа хэд байна. За, энэхээс тий. За, саяны 3 бичлэгээс та нараа яг энийг яаж сонсож байна. Ямар Нэгдүгээр бичлэгт нь болохоор дан хүүхдүүд уулзсан. Хоёрдугаар бичлэгт нь болохоор алимаг буюу хэрэгтэй жоох хүүхдүүд байсан. Харин гурав дахь нь болохоор дан эмэгтэйчүүд байсан. За, тэнд сан нэхгүй байна гэж байна. За, 3-аар багаас 2-аар сан нэхгүй. За, 3-аар нэг хасаа. Нэгдүгээр дуу нь болохоор нөгөө нэг хөдөлгөөнтэй байсан. Тэгээ хоёрдугаарх нь болохоор нөгөө нэг хөгжмийн зэмсэгтэй байсан, бөмбөр барьсан байсан. Гуравт нь болохоор нөгөө нэг давтаал араас нь дуулаад байсан. Юу татдаг? Үгүй нөгөө давтаал хөөцөлтөд байсан уу? За, хамаа сан хийсэн. Нэгдүгээр за. нэг зурны болохоор хөдөлгөөнтэй байсан. Хоёр дахь нь болохоор уянгийн зөөлөн аяасан. Гурав дахь нь давтамжтай бөгөөд өөр хоолоор сатаж. За, энэ сан нэхгүй байна. Нэгдүгээр нь болонгууд нөгөө яг тийм нэг хэмлэлээр явцсан. Тэгээ хоёрдугаарх нь болонгууд нөгөө хоолыг салгаад бас хөдөлгөөнтэй байсан. Гуравдугаарх нь болонгууд нөгөө нэг үгүй нөгөө давтаал нөгөө дуулаад байсан. Аягүй давтамжтай бол Нэг үгүй нөгөө үгээ татаад явсан. За, үгэн татагдаад дуулаад байсан гэж байна. За, өөр бүгд санаадаа нэлж гэнэ. Нэлж гэнэ. Нэг нэлжихгүй байна. За, тэгвэл нэлжихгүй байгаа нь дахиад ярилцсан. Яг юу дээр нэлжихгүй байгаа бол? нэг хоёр Одоо нийлээд ярилцсан тэгвэл. Нэгдүгээр дундаар ярилцсан. Нэгдүгээр дундаар сар нэлжихгүй байна. Нэг дээр за, нэг дээр та нар хөдөлгөөнтэй хөдөлгөөн хоёрдугаар нь гэсэн юм хөдөлгөөнтэй. Хоёрдугаар нь тэгээ хамгийн
гол хэлбэр. Нэгдүгээр нь хоолой салгаагүй хэлбэртэй хөдөлгөөнтэй, хоёрдугаар нь хоолой салгасан хөдөлгөөн. За. Нэгдүгээр нь хоолой салгаагүй гэдэг чинь зүгээр нэг бүгдээр энэ шиг байна. За. Хоёрдугаар нь хоолой салгаа хөдөлгөөн. Энэ бас их гоё юм яагаад чинь нэг нь хоолой салгаагүй хөдөлгөөнтэй, хоёр дахь нь хоолой салгасан хөдөлгөөнтэй. За. За тэгвэл нэш анхаарай. За. Найртууны бид нар юу гаргаж ирэх гэдэг вэ? Бидний гаргаж ирэх гэдэг. Тэгвэл найртуу маань ямар хэлбэртэй байна гэхээр за эхний бичлэгээр ярилцъя. Эхний бичлэг болохоор үндсэн мөнгөөр дуулсан. За үүнийг болохоор хөгжим хэлэн унисон гэж ярьдаг. Унисон буюу үндсэн мөнгөөр дуулсан. Хоёрдугаар нь болохоор хоёр ба түүнээс олон хоолой салгаж дуулсан. За. Гурав дахь нь энэ хоёрыг хоёр хэмээн нийлүүлээ. Гурав нь уу? Гурав нь яагаад мэдээлээ? Жишээлээ давтагдаад байна. Би танаас нэг асуух уу? Та нар ер нь канон гэдэг зүйлийг мэдэх үү? Юмыг олон хуулбарлалт шиг нэг үйлдвэрлэлтэй зүйлийг канон. Хөвөлж олшруулдаг тийм үү? За. Тэгвэл дунд бас тэгвэл та нар канон байдаг гэдгийг л одоо итгэх үү? Дунд канон гэдэг юм бас байж болох уу? Сая та нар дуу сонсон дуу чи яагаад юм бэ гэлээ? За тэгвэл түүнийг хөөцөлдөж дуулах буюу канонлож дуулах гэж нэрлэдэг. За одоо бүгдээрээ үнийгээ бичээд авъя. Эдний бүгдийг нийлүүлээд найртууны хэлбэр гэж нэрлэдэг байна. За бүгдээ тэтгэлтэй тэмдэглэж бичээ. За энэ хооронд багш нь идэвхтэй оролцсон багуудынхаа үнэлгээг өөр явуулъя. Зүгээр хоолой салгасаараа бас найртай бас их яхан тий. Тийм. София нөө. Тийм. Басна. За, бүгдээ агаар бичиж өгсөн үү? За, санаа. Дуусна. За, дуусна. Бүгдээ дуусна. За, бүгдээ дуусна. За, надад анхаарай. Тэгвэл бидний дундаас танаас байхын илүү сонирхолтой санагдав. За тэгвэл бүгдээрээ ингээ би танаас одоо нэг дууны үг харуулъя. Та нар энэ дууг мэдэх үү? Мэдээ. Энийг хаана хизээс орж ирсэн бэ? Бага За нэг дуу зүгт тэгвэл одоо үзье. За би Унтаж байна уу сэрэрэ босох цагчин боллоо дин дон
За дахиад. Юма. И. За тэгвэл одоо би та нарт энэ дууг ямар хэлбэр рүү оруулсныг таад нэг ийсэд ингэ ажиглаа. Ажиглаад хоорондоо ингэ ярилцах та. Яасан бэ? Ямар ч нэг хоёроор хоолойгоо тавьчихсан байна. Тэгэхээр энийг юу ажиглаж эндээс харахад За, юу ажиглав? За, ажлынхаас хариулт өгье гэж. За, нөгөө багаас юу ажиглав? Энэ дөрөв хараад юу боддоо? Намаа хариулж байна. Хоолой салгаж таасан. Хоолой салгаж. За, ямарс нэг хоёр хоолой хоёр гэсэн байгаа хоолой салгах байх юм тий. За, өөр юу ажиглав? За, Араасаа дуулаад гэсэн юм. яагаад тэгж бодож та нар? Нэгдүгээр хоолойд нь унтаж яана сэрээрээ гэсэн чинь 20 дугаар хоолойд нь эхнийд энэ чимээгөө ацснаа. Эхний нөгөө нэгдүгээр хоолойны хийсэн унтаж яана. Чимээгүй энэ хандар эндээс яаж хаад байв? Юу бичээг учраас эндээ дуу байх нэ гэсэн юм уу? За өөр. Хамстаа. Гэтэ ямар ч өгнүүд нь өөрөөр яваад байгаа юм шиг байна тий. За тэгвэл ингэ. Танай хоёр ширээ нэгдүгээр хоолой. За. Танай хоёр ширээ одоо жишээлбэл 3 4 багийнх нэгдүгээр хоолой гэсэн. За нэгдүгээр хоолойныхан дуулаад үзээтэй. Эндээс ахуулаад бүр яваад дин дан гэдэг үг нэ штэ. За зөвхөн 3 4-нд дуудаж шахаад. Ора. Баг хоёр хоёрдугаар хоолойны хийг дуулъя. За гэхгүй. За ханах байж байгаа. Тэгэхээр намайг дуусна яа гэж. Танай хоёрдугаар хоолой. За нийлээд дуудаад үзье. Ороо. Унтаж байна уу сэрэрэ босох цагчин боллоо дин дон дон. За зэрэг гэхлээр зэрэг дуудсан уу? Энд дээр түрүү бид нар чи яа гэж ярьлаа? Бид чинь хоёрдугаар Танаас хоёрдугаар хоолой шүү. Хоёрдугаар хоолойны яа гэлээ? Эндээс аваад сэрэрэ гэдэг үгээс авах гэдэг байна да. За эндээс нь яваад үзье. Аваа. Унтаж байна уу сэрэрэ босох цагчин боллоо дин дон дон. Яса. Бид нэр бас
гээд байна уу? За, одоо тэгэхээр одоо яах вэ? Хоёр хүн. Тэгвэл чи ингээд салаад үзэх юм уу? За, салаад үзье. Тэгвэл танаа ингээд аваад танаа хоёр за, салаад үзье. За, тэгвэл та анхаарал нь шүү. Энэ сэрэлэг гэдэгээс авах нь шүү дээ. За, танаа одоо нэгээр явах гэсэн гурваа. Унтаж байна уу, сэрэж байна уу, сэрэж байна уу, сэрэж байна, баян зарчин боллоо, дин дон дон. Танаа яагаад зогсож байна? дин дом гэдэг нөө. Энэ үгчид цоо яваад ах шиг байх юм. За, одоо тэгвэл нааш анхаарай. Жаахан ингээд явсан чинь анхицсан ах шиг тий. За, одоо тэгвэл би танад дахиад за одоо танаа хооронд танаа ингээд цоо явах шиг. Тэгвэл миний гарын хооронд яваад үзье. Одоо ямар ах хүн дээр өнгө авч. За, хараарай. Танаа нэгээр хоолой шүү. Танаа хоёрдугаар хоолой. За, багшийн гарын төлөө яваад үзье. За, Унтаж байна уу, сэрэж байна уу, сэрэж байна уу, баян зарчин боллоо, дин дон дон. паснаа. Паач. Яа, одоо энэ нэгээр хоолой болохоор дин дон гэдгийг дөрөв удаа хийх гэдэг. Хоёрдугаар хоолой болохоор хоёр хийгээд яг зэрэг дуусаж таах гэдэг байна. Тийм байна уу? Анзаарч байна уу? Анзаарч. За, одоо сайн тэгвэл та нар дуусахад ямар вэ? Багшинтайгаа дуусч ямар вэ? Ялгаа байна уу? Байна. Ямар ялгаа вэ? Яг тэгээд багшийн хараа яасан. За, багшинт гараараа дахиад өгсөн чинь тийм үү? За, заавал бүгд дахиад дуулж үзье. Одоо тэгвэл өнгөч. Унтаж байна уу, сэрэж байна уу, баян зарчин боллоо, дин дон дон. Оцоо. Бачи. За, одоо тэгвэл танаа нэгээр одоо танаа Хоёр. За, яа үзье. Мондоо сайн байна яа та? Мөнгө. Унтаж байна уу, сэрэж байна уу, баян зарчин боллоо, дин дон дон. Ямар вэ? Аавд нь босоо байгаа. За, одоо тэр андаа хоёр. Танаа нэгээр хатаа шүү. Танаа хоёрдугаар хатаа шүү. За, анхааралтай. Нэгээр хатаа хоёрдугаар хатаа. Нэг, хоёр. Анхаа. Унтаж байна уу, сэрэж байна уу, баян зарчин боллоо, дин дон дон. За, сайныг жоохон дагуу хэлсэн дөгөө юу? Юу одоо явчих вэ? Өнгө өгөх гэсэн тийм. За,
багаараа ярилцчихъя. За. За ургаараа болсон. Дөрв болсон. Болцсон байна. За энийг маш хурдан зэгцтэйгээр бүгдээрээ багийн нэг эртний гişнээс авчихдаг. За. хөгжмөс хаяа өгөхөд бид нар ямар ч хөндлөлгөөсөн харин хөгжмөө аюул Бусдыг сонсъё. Хөгжмөс эндээс өнгө өгөх тийм үү? Өнгө өгөхөд дуусах маш амар байсан. тий харин өгөхгүй хэцүү. За. Өнгө таснаа. Манай нэгдүгээр хуулаад бодоход тэдний хоёрдугаар хуулаад хоёрдугаар хуулаагаа очиход За танахаас Багшийг удирдах өгөхөд бидэрт илүү амар болсон. Тэгээд энд сонсох чадвар хэрэгтэй. Тэгээд нөгөө хоолой өөр үгээр явж хахад энэ үгээр нь халтар байх болсон. халтар авчихсан байсан. За өөр танаа багаас түмтэй наа. чинь бас нөгөө хоёрдугаар хоолойгоор дуулж байгаа баглуу биднээс орох гэсэн бас нөгөө нэг хандаж нөгөө дуулах бас мэдрэмж хэрэгтэй байсан. Манайх нөгөө нэгдүгээр хоолойгоо дуулж хахад хоёрдугаар хоолой болохдоо нөгөө нэг хоногоо хоолойгоо ороход их хүндэлтэй байсан. Тийм болохоор энд ямар мэдрэмж хэрэгтэй гэхээр фавт мэдрэмж хэрэгтэй. За тэгэхээр бүх багуудаас гарч байгаа дүгнэлтийг дүгнэж үзэхэд бид нар хамгийн гол нь сонсох хэрэгтэй. Өөр бидэнд юу их туслав? Яг ямар өмнө дуусах нь хэлчихлээ тийм үү? Өдөртөө бас чухал үр байгаа. За одоо тэгвэл би танад хичээлхийн өмнө нэг үнэний хоц гэж хайсан бүгдээрээ санаж байна уу? За бүгдээр нэг гişүн гараад байна. За багш нь энийг таныг хоомч нь өрсөлдүүлэх гэж энэ үнэлгээг хийсэнгүү. За ямар зорилготой байсан бэ гэхээр танай ангийнхан хэр хангаж ажиллаж чадж гинөө. Өөрсөн дээр хэр олон хүмүүсийг бас ангидаа одоо элсүүлж авч чадаж одоо олон хүний бүрэлдэхүүнтэй найртай үүсгэж чадах нь вэ гэсэн ийм одоо сорилыг багш дотроо хийсэн юм аа. Нэгсээ танай найртаны бас олон хүний бүрэлдэхүүнтэй бас найр дуртай байж болох юм байна гэсэн санааг багш нь эндээс дүгнэхийг хүссэн юм аа. За тэгээд энэ болоос танайг бас нэлээдгүй бас сайн олдчихжээ. Олон хүний бүрэлдэхүүнтэй найр дурны хамтлаг бас танайгаас үүсэх боломжтой байна гэсэн дүгнэлтийг багш нь олж харлаа. Тэгээд хичээлдээ идэвхтэй оролцсон хүмүүстээ баярлалаа. За багш одоо гэрийн даалгавар өгье. Гэрийн даалгавар. За өнөөдрийнхөө сурсан дууг за мэдээж хэрэг бүгдээ гэртээ ээж аав ах ич дүүнэр байгаа тийм үү? Хүн болгон мэддэг дуу учраас та нар гэрийнхээ бүх гишүүдийг хоёр хуваажгаад энэ найр дуугаа зааж өгөөд нэг дуурлаж үзээд ирээрэй. Өөрөөсөө удирдаач нь болоод удирдаач болоход ямар байна вэ? Тэгэж үзээд ямар болох вэ? Одоо танаа зааж чадах уу? Эцэгтэй нөө. За багш нь хамрыг бас очиод гэрээндээ заагаад өгч чадах гэсэн бас итгэл дүүрэн байна. Ингээд ийм олон хүний бүрэлдэхүүнтэй найр дууны хамтлагийг үүсгэж чадсан танаа ангийн 6-гийн ангийн хамт олонд баярлалаа. Тэгээд хичээлдээ оролцсонд баярлалаа. Баярлалаа.